хөрөнгө оруулж эхлэх гэж байгаа хүмүүс хаанаас эхлэх үү? Ер нь ямар ном унших үү? Ер нь яавал дээр үү гэж их асуудаг. Тэгээд би та бүхэндээ 4 номыг санал болгомоор байна. Тэгээд энэ 4 номыг уншсан байхад ер нь бол хөрөнгө оруулалт гэж ер нь юу байдгийг, хөрөнгө оруулагч гэдэг хүн ямар байх хэвтэй гэдгийг ер нь мэдсэн байх болно. Нартай өдрийн мэндийг хүргэе. Манай энэ ч одоо 31 градус өнөөдөр болно гэж ер нь бол 100 ирсэн байна. Хөрөнгө оруулагч lifelong learner Тэмүүлэн байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. Subscribe хийгээгүй та бүхэн subscribe хийгээрэй. Тэрний оронд та бүхэндээ би олон гой сонирхолтой танд хэрэгтэй видеонуудыг, контентуудыг хүргэж явах болно. Ингээд өнөөдрийн видеоор та бүхэндээ би өөрийнхөө уншсан 4 санхүүгийн одоо анхан шатны ном гэж хэлж болно. Тэгээ тэр номныхоо тухай ярилцъя гэж бодоо. Ингээд let's talk about money. За хөрөнгө оруулагч болохын тулд унших ёстой номны номер 1 мэдээж Ramit Sethi I will teach you to be rich. За Ramit Sethi гэдэг хүнд бол би юу талхаж явнаа. Насан туршдаа. Яг тэгэхээр энэ номыг уншсанаар энэ хүний ачаар одоо тусламжтайгаар би өөрийнхөө хувийн санхүүг гартаа оруулсан байгаа. Хөрөнгө оруулагч хүн ямар байх ёстой, хөрөнгө оруулалт гэж юу юу ингэдийг бүрэн дүүрэн ойлгож эхлэлээ тавьсан байгаа. Эхний степ энэ номноос эхэлсэн байдаг. Тэгээд та бүхэндээ ч гэсэн энэ номыг уншихыг зөвлөж байна. Энэ номыг товчондоо хэлэхэд ерөөсөө за одоогийн амьдарч байгаа амьдралаа золиосгүйгээр ирээдүйд яаж баян амьдралаа бүтээх вэ гэдэг ерөөсөө тийм гарын авлага болцсон. Яаж сейвинг хийх үү? Яаж төртөө анхаарах уу? Яаж өөрийнхөө хувийн санхүүг гартаа оруулах уу? Яаж зарлага орлогоо дүгнж ингэж контролд оруулах уу гэдэг тийм тэрний тухай гарын авлага болсон байгаа. Тэгээд энэ номыг за миний хувьд бол энэ ном бод унших ёстой номер 1 ном. За хөрөнгө оруулагч болохын тулд хөрөнгө оруулахын тулд унших ёстой номер 2 ном бол The Boglehead's Guide to Investing. За энэ номд болохоор айгүй сонирхолтой ном. Энэ нь юу гэхээр Vanguard гэдэг хөрөнгө оруулалтын фирмийн үүсгэн байгуулагч John C. Bogle бас ETF гэдэг бүтээгдэхүүнийг анх удаа тийм хамгийн анх зах зээл дээр нэвтрүүлсэн John C. Bogle гэдэг хүний хандлага тийм хөрөнгө оруулалтын одоо тэр философи тэгээд санааг дэмждэг тийм бүхэл бүтэн хөдөлгөөн байдаг. Bogleheads гэдэг одоо John C. Bogle гэдэг хүнийг дэмждэг хүмүүсийн тэр хөрөнгө оруулалтын хандлагыг бичээд ном болгоод ингээ гаргацсан ийм гоё гайд тийм ном байгаа. Тэгээд энэ ном дээр товчхондоо юу гардаг гэхээр урт хугацааны хөрөнгө оруул зардаа багасга тэгээд тууштай бай гэдэг санааг ерөнхийдөө бичиж өгсөн байдаг. Тэгээд миний бодлоор хөрөнгө оруулалтын зах зээлийг ойлгох, хөрөнгө оруулалт гэдэг юу байдгийг ойлгох, хөрөнгө оруулагч хүн ямар байх ёстой, юу хийх ёстой, юу хийж болдгүй юм бэ гэдгийг маш сонирхолтойгоор storytelling-тэй маш сонирхолтой өөрсдийнхөө хийсэн алдаанууд дээр энэ хүмүүс тэгж бичсэн уншихад маш амархан аюу гоё ном болсон байгаа. Та бүхэн энийг авч уншаарай. Хөрөнгө оруулж болохын тулд унших ёстой. Заавал унших ёстой номны нэг нь байгаа шүү. За хөрөнгө оруулж болохын тулд уншсан байх ёстой номны номер 3 нь болохоор A Dog Called Money. За энэ ном бол Бодо Шефер гэдэг хүний герман хүний бичсэн ном байгаа. Герман одоо тайтл нь юу гэхээр Ein Hund namens Money гэдэг тийм ном байгаа. За энэ ном ямар очтой ном гэхээр ерөөсө хөрөнгө оруулалт гэдэг зүйлийг яаж хүүхдэд ойлгомжтойгоор тайлбарлах вэ гэдгийг одоо харуулж өгсөн тийм гоё ном байгаа. Үндсэндээ бол ер нь хүүхдэд зориулсан ном байгаа. Гэхдээ ер нь хүүхэд уншаас гадна том хүмүүс ч гэсэн уншаад ер нь хөрөнгө оруулалт гэж юу, хөрөнгө оруулалтын зах зээл гэж юу юм те, үнэт цас гэж юу юм, ер нь яаж хөрөнгө оруулах ёстой, яагаад мөнгө хадгалах ёстой гэдгийг маш гоё оновчтойгоор уншихад амархан, ойлгоход амархан гоё тийм storytelling-ээр бичиж өгсөн ном байгаа. За тэгээд энэ ном дээр товчондоо юу гардаг гэхээр Кира гэдэг охины тухай гардаг. Тэгээд Кира гэдэг охин одоо гэрийнхаа үднээс нэг хөлн бэртцэн нохоог олоод тэгээд тэр нохооноос хөрөнгө оруулалтын тухай, мөнгөний тухай ингээд сурж байгаа тийм гоё түүх гардаг. Тэгээд ташин хэлэхэд манай охин 9 настай одоо. Манай охин маань одоо өөрөө энэ номыг сонсоод хадгаламж одоо өөрөө хадгаламж үүсгээд өөртөө ингээд санхүүгийн зорилго тавиад тэгээд хадгалаад ер нь зах зохиос нь ашиглаад эхэлсэн байгаа шүү гэж хэлээ. Тэгээд энэ номыг бас унших ёстой номны нэг гэж боддог. Миний хувьд янз бүрийн мэргэжлийн хэллэг ороогүй одоо хөрөнгөний зах зээл гэдгийг амарханаар ойлгоход тус болох санхүүгийн ном. За хөрөнгө оруулагч болохын тулд унших ёстой номны номер 4 нь болохоор The Coffee House Investors Ground Rules гэдэг ном байгаа. За энэ ном бол маш энгийн, хүн болгонд ойлгомжтой, мэргэжлийн үг хэллэг ашиглаагүй, уншихад маш амархан мөнгөний дүрмийг зааж өгсөн одоо гоё бичиж өгсөн тийм ном байгаа. Тэгээ янз бүрийн тийм мэргэжлийн нуршсан тийм
үг хэллэг байхгүй, өгүүлбэрүүд байхгүй, уншихад маш ойлгомжтой, гоё бичсэн. За энэ номны гол утга учир санаа нь юу вэ гэхээр ерөөсөө л эхлээд мөнгө хадгал, дараа нь мөнгө хөрөнгө оруул. За тэгээд дараа нь баян амьдралаа төлөвлөөд баян амьдралаараа амьдраа гэсэн тийм санааг биднэрт бичиж өгсөн байгаа. За тэрнээс гадна надад зэсгэлт төрүүлсэн нэг юм юу гэхээр хөрөнгө оруулж явах хугацаанд хөрөнгө оруулах гэдэг хүнд дандаа тийм эргэн тойронд нь садаа болох юмнууд их гарч идэг. Wall Street, янз бүрийн мэдээ, янз бүрийн хүмүүсийн зөвлөгөө, янз бүрийн экспертүүдийн энийг ав, тэрийг ав гэсэн янз бүрийн тийм шуурга, янз бүрийн чимээ гарч идэг. Тэгээд тэрийг бас анзаарах хэрэггүй. Зөвхөн өөртөө таарсан хөрөнгө оруулалтаа хийгээд мөнгө хадгалаад зарлаа багасгаад ерөөсөө тэгээд simple амьдраа гэсэн тийм учиртай ном байгаа. Тэгээд энэ уншихад айгүй амархан. Тэгээд хөрөнгө оруулалтын зах зээлийг ойлгоход оновчтой бичиж өгсөн. Ямар ч хүн тэнэгэл биш бол уншаад ингээ ойлгохоор тийм ном байгаа. За тэгээд энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Ер нь бол энэ дөрвөн номыг уншсан байхад хөрөнгө оруулалт гэж юу юм? Хөрөнгө оруулалтанд юу хэрэгтэй юм те? Хөрөнгө оруулалт дараа нь яах ёстой юм бид нэр өөрсдөө? Паниктах ёстой мó, паниктахгүй байх ёстой мó? Зах зээл унахад яах ёстой юм? Зах зээл өсөхөд яах ёстой гэдэг бүгдийг нь ойлгох болно. Тэнэгэл хүн биш бол ойлгоно. Энэ дөрвөн номыг уншсан байхад. За тэгээд ер нь нөө киног дандаа их хэл дээр нь үзүүлэх их гоё байдаг гэдэг шиг ер нь номыг дандаа ер нь яг тэр тухайн гарсан хэл дээр нь уншвал ер нь их гоё байдаг надад тэг санагддаг. Тэгээд энэ дөрвөн номын хувьд бол монгол хэл дээр гараагүй юм шиг үлээ. Хэрэг та англи хэл мэддэг бол альсгүй герман хэл мэддэг бол альсгүй өөр хэл франц хэл ч юм уу те мэддэг бол тухайн одоо гарсан хэл дээр нь оригиналаар нь уншаарай. Та бүхэнд энэ дөрвөн номыг зөвлөж гин. Ингээд та бүхний хөрөнгө оруулагч болох замд амжилт хүсье. Дараа уулзлаа баяртай. Чао.